Тийм асуугаадах. Тийм асуухаас өмнө бас хуулийн төсөл танилцуулж орж ирж байгаа 5 хүний бүрэлдэхүүнтэй сууж байгаа юм байна. Тэгээд дунд нь сууж байгаа 3 хүнээс нь та 3 ямар нэгэн байдлаар улс төрийн намын тэр дундаа манай Монгол Ардын намыг улс төрийн албан тушаал хашиж байгаа юу гэдэг асуулт. Хоёр захын хүн яагаад вэ гэвэл хоёулаа төрийн тусгай албан агч байгаа учраас би энэ асуултыг асуух нь зохисгүй гэж бодож нэг. За тэр асуултанд хариулаарай гэж хүсгээд байна. За хоёрдугаарт гэвэл ерөнхийлөгч ингэж хууль тогтоох байгууллагын гишүүнийг эргүүлэн татах асуудлаар ингэ санал гаргах ийм одоо хуулийн төсөл санаачилж байгаа нь эрх мэдлийн хуваарлтын зарчимд харьшлахгүй юу? Би ойлголоо тэр үндсэн хуулийн дээр ингэ заасан, ерөнхийлөгч хуулийн дээр ингэ заасан гэдгийг бол хуулийн залтуудыг ойлголоо. Гэхдээ энэ нь ерөнхийлөгчд хил хязгааргүй, хамаа замраагүй бүх хуулийг санаачил гэсэн үг биш гэдгийг та бүхэн маш сайн мэдж байгаа. Бүгдээрээ мэдж байгаа. Эрх мэдлийн хяналт тэнцэл гэдэг дотроо байх ёстой гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр яг энэ эрх мэдлийн хуваарлтын зарчимд харьшлахгүй юу гэдэг асуултанд маш тодорхой хариулт өгөөч гэсэн үг. Хоёрдугаарт энэ хуулийн төсөлд боддоор ёс зүйг сайжруулах уу, эсвэл улс төрийн өрсөлдөгчөө шахах зэвсэг хэрэгсэл болох уу? Болохгүй гэвэл яг энэ дээр та нар өөрсдөө баталгаа өгч чадах уу? Ялангуяа энэ удаагийн парламент 5 улс төрийн намын төлөөлөл оролцсон. Бид нар энэ парламентыг ийм одоо багтаа хэмжээнд томруулах гэж оролцсон ийм одоо үндсэн хуулийн өөрчлөлт гэдгийг бас та бүхэн маш сайн мэдж байгаа. Энэ нь эргээд жижиг бусад улс төрийн намуудыг дөнгөж байж байгаа, дөнгөж парламентод орж ирж байгаа энэ улс төрийн намуудыг яг улс төрийн арга хэрэгсэл болгоод эргээд буцааж тараагаад зөвхөн одоо томоохон улс төрийн намуудын өөрсдийнх нь үзмжээр явдаг ийм одоо улс төрийн хүчин болгож энэ олон намын тогтолцоонд чинь сөргөөр нөлөөлөхгүй юу? Энийг юу гэж харж байгаа вэ? За дараачих нь ёс зүйн хариуцлагыг парламентод өөрт нь бий болох боломжийг яагаад парламентод өөрт нь олохгүй ерөнхийлөгчийн эрхийг эдлээд байгаа вэ? Үүнтэй холбоотой нэг асуудал гарч ирнэ. Үндсэн хуулийн эрх зүй талаасаа ерөнхийлөгч үндсэн 3 чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж үзэж байгаа. Баталгааны чиг үүргийг хэрэгжүүлдэг, зохицуулагчийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ гурийн айлынх нь хүрээнд энэ хуулийн төслийг санаачлаад байгаа вэ гэсэн юм асуулт. Та үндсэндээ 4 асуулт тавилаа. Монгол Улсын үндсэн хуулиа барьж бид нар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоо бариул жижиг нам том нам гэдэг ойлголт лав хууль зүйн хувьд байхгүй. Та жижиг нам гэж хөндлөө. Улсын хурлд суудал бүхий нам, суудал бүхий биш нам л гэдэг хоёр ойлголт байна. Монгол Улсын үндсэн хуулиар хоёрдугаарт эрх мэдлийн хувьд эн чинь харин Монгол Улсын үндсэн хуульд хэрвээ оруулах зөвхөн ерөнхийлөгч энэ хуулийг санаачлна. Их хурлын гишүүн санаачлах эрх байхгүй. Яагаад гэвэл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиар хязгаарлагдчихсан. Засгийн газар хязгаарлагдчихсан. 26 дугаар зүйлд байж байгаа хууль санаачлах эрх одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж бид нар харж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд. Үндсэн хуулиа өөрчилчихөөгүй бол. Өөрчилчүүл тэр бол болно. Мэдээж хэрэг. 3 дугаарт парламентод харин энэ эрхийг үлдээж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд 2021 оноос хойш та хэдэн хуулийн төсөл санаачилсан бэ та хараад үзээрэй. Би хуулийн зөвлөхийн хувьд тэр ажиллаж байхад хууль санаачлах энэ ёс зүйн хувьд хязгаарлалт, хуулиар бол хязгаарлалт байхгүй. Бид нар хийх гэж үзсэн. Гэхдээ бүр хязгааргүй нээчихсэн байгаа. Би түрүүн бас уншиж өгсөн. Хаалт бол хязгаарлалт бол байхгүй байгаа байлээ шүү. Энийг их хурл маань өөрсдөө бас анзаарч шийдэх ёстой байх. Яаж шийдэх вэ? Их хурлын өөрийн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн хуулиар бас нээлттэй хууль санаачлах эрх. Энийг үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрөх журмын хуулиар энэ эрхийг санаачлах эрхийг зөвхөн үүргийг буюу эрхийг хүнд өгсөн бэхээр засгийн газар төгссөн. Засгийн газар төгссөн. Ерөнхийлөгч өөрөө санаачлахгүй. Дөрөвдүгээр та бас хэллээ. Ёс зүйн хянах энэ эрх рүү халдаад байгаа юмгүй харин эсэргээр энэ эрхийн их хурл маань өөрсдөө тогтоогооч гэж. Ёс зүйн дүрмээ шинжилээ. Тэгвэл хууль байх уу, дүрм байх уу та бүхний онцгой бүр эрхийн асуудал. Улсын хурлын онцгой бүр эрхийн асуудал. Онцгой бүр эрхийн асуудал.
Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах гэдэг нэр томьёо 92 онд ч байсан, 19 онд тодруулахдаа цэц рүү хандах. Гэхдээ би түрүүн бас яриан дээр дурддагдсан. 92 оноос хойш энэ 7 тохиолдолд төр мандах гишүүнээс ихсүүлээд нямд орж гишүүнийг хүртлэх энэ асуудал болгон өөрөө дандаа иргэний мэдээлэлээр шүү. Одоо ч нээлттэй. Өөрөөр хэлбэл үндсэн хууль ийм цэцэд маргаан энэ шийдвэрлэх хууль, цэцгийн хуулиудаар эдгээр маань нээлттэй байж байгаа. Хэн хүссэн иргэн хандаж болно шүү. Улс төрийн намын гишүүнчлэлтэй юу? Улс төрийн намын удирдах зөвлөл болон бусад төрлийн албан тушаал улс төрийн намд хашдаггүй Монгол Ардын намд. Улс төрийн намын харьяалт хамаардаг удирдах зөвлөлийн гишүүн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн орон нутгаар хариуцсан зөвлөх бол улс төрийн албан тушаалтан байдаг. Намын харьяалтай үндсэн хууль заасан. За дээр нь одоо багварлын гишүүнээр ажиллаж байгаа. За ерөнхийлөгчийн намын газрын хуулийн бодлогын газрын дарга мөнх хуулд ямар нэгэн улс төрийн намын гишүүнчлэл байхгүй. За би тодруулъя. Би яагаад энэ асуултыг асуусан бэ гэвэл ерөнхийлөгч улс төрийн намын харьяаллаасаа түтгэлзэх ёстой байдаг. Үүний эрэхтэй өөрөө түтгэлсэн боловч баг нь тэр чигээр улс төрийн намын албан тушаал, улс төрийн намын гишүүнчлэлтэй байгааг бүгдээрээ харж байгаа. Харж байгаа боловч хараагүй юм шиг байсан учраас би өнөөдөр энийг зориуд микрофон дээр асууж байгаа. Бид нар ингэж дандаа бинийгээ хуурдаг шүү. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуурж явдаг шүү. Тэгчээд одоо ингэж ийм хууль оруулж ирчээд энийг их хурл өөрөө л мэднэ үзгээд хэрвээ их хурл өөрөө мэднэ гэж байгаа бол та нар энэ хуулиа татаад авчих. Бид нар өөрсдөө мэдээ. Нэг би байр суурилэр хэлж хүлээж агаарай. Хоёрдугаарт асуултанд маш тодорхой хариул. Яг нэг өөдөөс хичээл заагаад би таны зааж байгаа хичээлүүд би зөндөө сууж ирсэн. Би мэдчихээн. Гэхдээ хэдийгээр үндсэн хуулинд тэгж эрх хэмжээг нь тодорхойгүйгээр ерөнхийлөгчд бүх төрлийн хуулийг санаачлахаар оруулж байгаа гэдэг нь өөрөө одоо бүх хуулийг санаачилж болно гэсэн үг биш гэдгийг та өөрөө маш сайн мэдж байгаа шүү дээ. Багш байж шүү дээ. Та асуусан учраас л одоо хариулж байгаа шүү дээ. Шалтах хэмжээг нээгээрээ. Би ажиллаа хийж байгаагийнхаа төлөө ажлын хэсгийн гишүүнээр орж ажиллаж байгаагийнхаа төлөө ямар нэг байдлаар субъектив би өөрийгөө хамгаалж юм хэлж чадахгүй. Татаж авах эсэх асуудал зөвхөн ерөнхийлөгчийн онцгой бүрийн эрхийн асуудал, хууль санаачлагчийн. Түүнээс энийг хэн нэгэн эдлэхгүй шүү дээ. Энд ажлын хэсэгт орж ирээ суусан би тухайлбал эдлэхгүй энэ эрхийг. Монгол Улсын үндсэн хуулийн дэг журмын дагуу байгаа зүйлийг байгаагаар нь л би хэлж байна. Өнөөдөр хэлээгүй. 2019 оны үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтийн хүрээх протоколуудаа би бас бүгдийг нэргэж үзлээ. Яг энэ зүйлийг би хэлж ирсэн юм билээ. Ягаад ч юм. Өнөөдөр би яг тэрийг л хэлж байна танд. За би асуултаа өгшөө тодорхой асуугаадах юм. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх нь ямарваа нэгэн хязгаарлалт байхгүй гэж үндсэн хуулийн дээр заасан гэж та үзэж байгаа юм болвол уг нь бол бид нар Монгол Улсын их хурл эгийн тухай хуулиараа ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг буюу тэр дундаа их хурлын тухай хууль, их хурлын эгийн тухай хуулийг хэн санаачлах вэ гэдгийг нь уг нь заасан. Гэхдээ та нар энийг үндсэн хууль зөрчсөн хуулийн залтаа гэж үзэж байгаа бололтой. Тийм учраас ерөнхийлөгч энэ хуулийг санаачлах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа бололтой. Тийм гэж үзье. Энэ нь өөрөө парламент гүйцэтгэх засаглал, энэ эрх мэдлийн хяналт тэнцэлд ямарваа нэгэн сөрөг нөлөө авчрах уу? Үүнээс яаж хамгаалах вэ? Ямар нэгэн сөрөг нөлөө авчрах вэ? Чи сөргөөр нөлөөлгүй л гэж асуугаад байна. Хоёрт би түрүүний асуултанд хариулт авсангүй. Ерөнхийлөгчийн 3 чиг үүрэг байгаа. Энэ 3 чиг үүргийн ариланд нь хамаарах юм гэж үзэж энэ хуулийг санаачилж байгаа. Хяналтын чиг үүрэг юм уу? Зохицуулах юм уу? За баасан жаргал гишүүнээ. Би асуултанд хариулъя. Монгол Улсын үндсэн хуулийн би тодорхой заалтыг л одоо танд уншиж өгөх болох гэдэг байна л да. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч хууль санаачлах эрх бүхий субъектийн нэг байгаа. Энийг хуулийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно гэж заасан. Тогтоож байгаа хууль тогтоомжийн таваас нэг эргээд заавал та надаас асуухгүй мэдж байгаа бах. Энийг засах эрх бол танд байж байгаа. Хоёрдугаарт та бас түрүү хэллээ. Ерөнхийлөгчийн аль чиг үүрэг гэж. Энэ шинжлэх ухааны
нэр томьёо ойлголт. Тэгэхээр би одоо тэгээ тайлбарлахаар одоо бас хичээл заасан болчихвол уу яах вэ? Энэ шинжлэх ухааны нэр томьёо. Би тайлбарлаж өгч болно. Энийг бол шинжлэх ухааны үүднээс л тайлбарлахаар одоо хичээл заасан болчих гээд байх шиг байна. 3 дугаарт. За баярлалаа. Байнгын орооны гишүүдтэй хандаж хэлэхэд нэгдүгээрт хуулийн агуулгаар орохоос өмнө энэ хуулийн төслийг өргөн барих хилцэж байгаа процесс өөрөө үндсэн хуулийн зөрчил үүсгэж гин үгүй гэдгийг олж хараасай гэж бодож байгаа. Тийм учраас ерөнхийлөгч өөрт нь хуулиар олгогдоогүй өөрт нь олгогдсон бүрийн эрхээсээ хайлж гэж байгаа. Түрүүн хэдийгээр үндсэн хуулиар заасан бүрийн эрхийн хаан хүрээнд ямар ч хуулийг санаачиж болно гэж тайлбарлсан боловч онол явсараа ийм биш гэдгийг бүгдээрээ сайн мэдчихэж байгаа энэ сууж байгаа судлаач нар. Дотроо бүгд ингээд өөр өөртөө тэмцэлдээ сууж байгаа байхаа гэж найдаж байна. Тэгэхээр энэ бүрийн эрхээсээ хайлж парламентын үйл ажиллагаа болон хуралдааны дэгийн асуудлаар хууль санаачилсан парламент ёсны суурь зарчим болох эрх мэдлийн хуваарлт харилцан хяналт тэнцлийн механизмыг институцийн хувьд бол алдагдуулахад хүрлээ. Парламентын үйл ажиллагааны ерөнхийлөгчийн энэ оролцоо нь хууль тогтоох байгууллага дотоод зохион байгуулалтын асуудлаа гагцгүй өөрөө бие даасан байдлаар шийдвэрлэх энэ зарчмыг үндсэндээ бүрэн дүүрэн үгүй хийх гэж байна гэсэн үг. Цаашид энэ мэт байдлаар их хурлын өөр бусад олон асуудал руу орж ирээд ингээд их хурл шиг биш их хурл үндсэндээ ерөнхийлөгчийн институцээс хараат байдлаар ингэж үйл ажиллагаа явагдах нэ. Би түрүү үгэндээ хэлсэн асуултандаа хэлсэн бусад улс төрийн намуудын гээд жижиг гэдэг үгэн дээр маш их дөрүүлж тоглож явах шиг байна. Одоо бодвол одоо сошиалар энэ жижиг нам гэж хэлсний маань тастаад л явуулах бах. Гэхдээ бүгдээрээ дөнгөж бойж байгаа бусад улс төрийн намуудаа бодох хэрэгтэй. Монгол ардын нам 105 жилийн түүхтэй, ардчилсан нам 35 жилийн түүхтэй гэд. Бусад улс төрийн намууд чи хэдэн жилийн түүхтэй илээ. Хэдэн парламентод дөнгөж орж ирээд хичнээн судалтай болж байгаа илээ. Бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Энэ парламентын ардчлал, энэ бусад улс төрийн намуудыг ингэж бойжих энэ орон зайг бид нар энэ мэт хуулиар үгүй хиймээргүй байна гэсэн. Тийм учраас би тэр үгийг хэлсэн. За, хоёрдугаарт тийм учраас байнгын хорооны гишүүд анхаараасаа гэж хүсэж байна. Хоёрдугаарт Лүндэ Жанцын Инкватор нарын номон дээр одоо нөгөө хичээл заалгасан учраас дахиад нэг ном дурдчихъя. Үндсэн хууль болон ерөнхийлөгчийн тухай хуульд байгаа улсын хурлыг тараах тухай шийдвэр нь зөвхөн ерөнхийлөгчийн засаглалтаа эсвэл хаан засаглалтаа улсын ерөнхийлөгчд олгодог эрх мэдэл юм аа. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгчд хаан засаглалтаа улс оронд олгодог эрх мэдэл байдаг гэдгийг бид нар ямаг санах хэрэгтэй. Энэ өөрөө болж байгаа юм уу? Түүнээс гадна засгийн газрын сайд нарыг томилох, хуульд хориг тавих маш том бүрийн эрхийг эдэлдэг. Шүүгч нарын томилгоо бид нар ийм том ерөнхийлөгчтэй. Тэгтээ бид нар парламентын засаглалтаа. Тэгэхээр парламентын засаглал байнгын сорилтод нүүр тулах нь ойлгомжтой. Энэ бол энэ удаагийн сорилт бол ээлжид нэгэн сорилт гэж би хувьдаа харж байна. Энэ олон хууль тогтоомжууд энэ асуудлуудыг шийдэхгүйгээр бид нар цааш энэ байтугай сорилттой нүүр тулна. Тэгэхээр парламентын гишүүд минь энэ дээр бас бүгдээрээ дотроо бодолтой бас энэ шийдвэрээ гаргах хаа гэж найдаж байна. За хамгийн сүүлд цэцэн 9 гишүүнийг ард түмнээс сонгодоггүй. Өнөөдөр улсын хурлын гишүүд ёс зүйн асуудлыг явсаар байгаа цэцэн гишүүд шийдээд цэцэн гишүүний шийдвэрийг бид нар ерөөсөө хянахгүй юм байна. Хилцэхгүй гэж байна. Урд нь хилцдэгчгүй байсан гэд. Тэгээ ард түмнийг бүгдээрээ цэцэд хандаач л гэж уриалаад авшиг байна. Тэгэхээр цэцэн 9 гишүүний гарт өнөөдөр 126 гишүүн орох. Бүр тийм дээрээ тулцсан юм. Тийм болтлоо манай засаглал ингэж дороотцсон юм уу? Бас арайч тийм дүгнэлт хийж болохгүй хаа гэж бодож байна.